бороо орсонч би контентоо бичих болно. Наадам бол жилд нэг удаа болдог Монголын хамгийн чухал баяр, тийм учраас би бороо орсонч би явах болно. За бороо орж ийн. Жаахан хүлээж байгаад гарыг да. Гэрээсээ гараад юу болвоо? Наадмын хуушуур идэх гэж норлоо. Гэтэ би нэг гоё юм хэлье. Экобайк ашиглаарай. Экобайкаар их тайвны гүр хүртэл явуулаа. Ерөнхийдөө үерийн усанд бол сайхан хүчтэй мотортой явж байлаа шүү. За тэгээд хэдүүлээ байдалтай танилцъя. За миний зүгээс бол хуушуур идэх гэж, контент хийх гэж бол тодорхой хэмжээнд норлоод ихтэй зүгээрээ гол нь одоо дэлхийн өнцөг бүрт байгаа монголчуудаа та нартаа наадмын хамгийн гоё хуушууртай газар авах болно. Цаг агаар бол үндэгтэй гоё байна. Хүйтэн биш байна. Өвчин биш байна. Агаар сайхан төвлөрөн байна. Хэдүүлээ хуушууртайгаа одоо гот танилцснаа. Яа, түүцэн гэлтэх рүү ойртож байна шүү. 100 ойрд ирчлээ. За, хэдүүлээ удахгүй түүцэн гэлтэх дээр очноо. SpongeBob. Зонтны гайхамшигыг харуулъя. Энэ онтаар. Вау. Яа. Бороотой наадам болцлоо доо. Хүү. За түүцэн гэлтгтээ ирчлээ. Тэгтээ цаг агарын хувьд бороо орж ийн. Тэгээд ажигласан чинь хуушуур хийдэг хүмүүсийн зарим хэсэгт бол борооны устай. Тэгээд суух газар байхгүй. Ерөнхийдөө хүн явахд ч маш хэцүү байна. Ягаад гэвэл шагаанаас дээш ус татсан иймэрхүү байдалтай байна. Би бол наадмаар хуушуур зарж байгаа хувийн байгууллагуудыг өрөвдөж байна. Ягаад гэвэл цаг агарын хувьд бороо орсон учраас зарим газрууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй тийм нөхцөлтэй байгаа. Тийм учраас тэгээ наадмаар жоохон мөнгө хийх боломжгүй байгаа нь ер нь эмгэнэлтэй байна. За. За Mongolian mic-та амжилт хүсье. Манай хүн энд байсан бол тэгэл өсрөөл. Jump. За миний би энд байна. За. Хуушуурныхаа ажил руугаа оръё доо. Гэхдээ усны асуудал бол амар байна.
За одоо жихнээс хуушуур идья. Одоо хуушураа шинжи. За. Ни хуушураа идлээ. Алерта 2 хуушуур. За. Ни хуушураа идэж байна. Алерта хуушуур. Whoa. За нэгний хуушуур байлаа. Тэгээд энэ газрын баярлаа. За энэ газрын байршлыг одоо харуулъя. Энд байгаа энэ ногоон сандал ширээтэй, ногоон шүхэр доор энэ газруудаар ингээ явхаар ямар ч одоо ялгарх зүйл байхгүй. Тэгээд нөгөө компаниудын нэр ч гэсэн байхгүй байгаад байгаа. Миний анхаарлыг юу татсан бэ гэвэл тэр худалдагч эсвэл худалдааны зөвлөх охин халиартай хуушуур гэж хэлэнгүүт нь миний сонирхлыг татаад тэгээд 2 хуушуур авч идлээ. Тэгээ би бол саяны газарт бол 5-аас 3 өглөө. Махны порц нь их байсан. Халиараас харагдсан. Гэхдээ амтны хувьд жоохон сул талтай байсан. Тийм учраас би 5-аас 3 өглөө. За тэгээд үргэлжлүүлээд явъя. За одоо бороо намтсан тэгээд одоо хөл хөдлөг мат их болж шүү. Яа гоё хуушуур гэж байгаа тий. За the best юм уу? За. Зя баярлаа. Enjoy. За сайхан сүтэ цаатай. Энэ бүр шаардлага байна шүү дээ. За гоё хуушууртай газар байна шүү. Баярлаа. Гоё. За хуушуур. Тийм байна. Тийм байлээ. Би хоёрыг идэ тэгээд гоё амттай баярлаа. Сайхан надаарай. Хуушуур идлээ. Хуушуур гоё амттай байна. Баярлаа. За танай газар ямар нэртэй вэ? Манайх Амтуу гэдэг юм шүү дээ. Амтуу? За Амтуу гэдэг газар байгаа юм байна шүү. Байршлыг нь юу гэж хэлдэг юм бэлээ? Ямар ч нэг англи хэлтэй нэг ах байгаа. Чиглэлтэй дүүргээ яг манайх 5 дугаар павильон шүү. За 5 дугаар павильон. Тэгээ баримжаа яаж авах юм бэ гэх юм бол заав яаж байгаарай. Энд одоо авто угаалга маань яг авто угаалгын эсрэг байгаа юм байна шүү. Хоёр талаас хамгийн ихний нээлтсэн. За амттай хуушуур байна. Амттай сүдэт байна. Баярлаа. За саяны 2 дахь хуушуур эзэн газрын тухай ярий. Тэр ах маш найрсаг байсан. Тэгээ гоё хуушуур байгаа гэдэг өөртөө нэлээд бардан байсан. Тэгээ очоо ийдсэн чинь хуушуур нас гоё амттай байлаа. Би бол 5-аас 4 өглөө эхний газартай харьцуулах юм бол махан гоё амталсан байсан. Илүү одоо тодорхой товч тодорхой амттай байсан. Тийм учраас би бол 5-аас 4 өглөө тэгээ байршлыг нь бол хэлсэн. За энд одоо битүү хүн байна. Тэгээд яг үүндээ сонголтыг бас жоох хэцүү байна шүү.
бороо орлоо. Одоо бороо орохгүй ч гэлээ. За миний мөрөөдлийн хуушуур энэ жил олдохноо. За энэ Монгол гүрмэл гээд нодон бас хуушуурыг нэгдэжсэн. Энэ жил дахиад туршаад үзье. Ерөнхийдөө бол одоо нөгөө нэг 2 дахь үе 3 дахь жил наадам дээр гарч байгаа. Баярлалаа. За Монгол гүрмэл нодон бас эцсээ одоо дахиад идлээ. Тэгээ би яагаад сонгосон бэ гэвэл нөгөө танил мэдрэмж төрсөн учраас Монгол гүрмэл хуушуурыг дахиад идлээ. За тэгээд энэ жил ямар байгааг мэдэж үзье. Нэ. За Монгол гүрмэл хуушуур хайдчихлээ. Тэгээд 5-аас 3 өгчээ. Өнөөхдөө бол онцгойрхон байхгүй гэхдээ тийм одоо нэг муулах юм байхгүй, цаашаахан байхгүй нэг тийм яг л нэг тийм дунджаа барьж байгаа хуушуур юм байлээ. За энд бяслагтай хуушуур гинэ. Амттай хуушуур байна уу? Гой харагч байна. За. Авч явахаар хуушуур авчлаа. Замдаа яваад нэг газар сууж байгаад иднэ. За тэгээд хэрвээ энэ газар гоё байх юм бол байршлыг нь заагаад өгчтээ. Кока-колагийн наадамчдын амрах цэг гэж байгаа. Тэгээд яг За энэ солиуд фейлдчлээ. Энэ одоо Энтхийн хоолны фестивал юм уу? Тэгтээ солиуд нь бүр нэлээд фейлж та нар хардаа. За энэ бродюр дээр сууж хуушураа идэхээр боллоо. За сүүлийн газар хуушураа гэдэг. За тэгээд дүгнэлтээ хэлье. Та бүхэн өглөө ямар байсныг харж ажиглаж байгаа. Одоо цагт болж байна. Одоо 12 болж байна. Тэгэхээр би өглөө 8:30-аас гэрээсээ гараад тэгээд түүцэнгэлдэг хүрээлэн дээр 3-4 цаг боллоо. Бороо орлоо, солиод буудлаа, бүр юм боллоо. Тэгээд эдгээр газрууд дээр хуушуур идээд яг үндэ бол бүр 5-аас 5 гэх тийм хуушуурны газартай би бол тааралдаагүй. Гэхдээ би 4 газарт идээд тэгээд за хамгийн гоёыг нь юу гэж аль газрыг нь хэлэхөө. За тэр миний нөгөө нэг юу тэр англиар ярьдаг. Тэр хуушуур ерөнхийдөө бол
өнөөдрийн эдсэн 4 газраас хамгийн дайжгүй хуушууртай байлаа. Гэхдээ бүр супер байгаагүй. Тэгээд надад бол яг тэр бүх олон газруудаар яваад тэгээд хуушууруудыг нь одоо шинжээд энэ хамгийн гоё нэ гэж хэлэхэд бол хэцүү байна. Тийм учраас та хэд өөрсдөө наадмын үрээ яваад тэгээд гоё хуушуур идсэн бол аль павильон байсныг хэлээрэй. Нэг залруулга нэг ширхэг наадмын үн бол 4К эсвэл 4.5К юм бийлээ шүү. Тэгэхээр нодончин нэг хуушуур хэдэн төгрөг байсан бэ? Ер нь ойролцоо байсан байхаа. Гэхдээ тэрийг би хараад комент хэсгээр бичье. За тэгээд сайхан надаарай.